Сайн байцгаана уу? Энд байна. Та бүхэнд энэ удаа буруутгах сүнсний талаар хэлж өгье гэж бодсон юм. Сайхан нэг эмэгтэй надад залгасан. Энд мэгчээ туслаараа гэд. Хатам эгч минь намайг загнаад буруутгаад бүх юм буруутгаад байна. Одоо би яах вэ гэд уйлсан. Бас нэг эмэгтэй Калифорниас хэлсэн. Миний нээз өөрийн чинь Библи стори орж болохгүй. Библиэд ерөөсөө буруу гэж хэлсэн. Дараа нь чи Библи уншиж чаддаггүй гэж надад та хэлсэн гэж хэлсэн. Бүр хэдэн жилийн өмнө энд байдаг нэг эмэгтэй чи намайг буруутгасан байна. Чи намайг мөнгө эзэн гэж хэлсэн. Би бүр гайхаад би тийм яриаггүй. Би таныг танихгүй шүү дээ гэж хэлсэн. Нөгөө эмэгтэйд хэлсэн. Би Библийг сайн унш гэдэг болохоос бити унш гэж хэлдэг хүн ерөөсөө биш. Бас нэг хүн хэлсэн. Нөхөртөөгөө байнга хэрэлддэг хүмүүс л дээ. Би ч гэсэн тийм байсан. 2007 онд би юм л болол жижиг сажиг минь дуурлаа. Уур дэлбэрч байгаа юм шиг гардаг байсан. 2 хүүхэдтэй болцсон үе. Өөрөө мэдгүй л жижиг сажиг минь ялангуяа ханижил буюу хаатай дотны үндэл гомдно үр хүнд юу гэж хурлах вэ? Бас нэг эмэгтэй байна. Та хичээл дээрээ бэлэг авьяасууд бүү тэмүүл гэж хэлсэн. Үгүй би бэлэг авьяасыг тэмүүл гэж хэлдэг хүн гэж хэлсэн. Тэгэхийг нь гайхаад энэ хүмүүс яагаад миний хэлснийг буруу сонсож байна вэ? Эсвэл үгийг минь мушгадаг вэ гэж боддог болсон. Улаан зам хичээл дээр заримдаа намайг ярихыг сонсохгүй өөр хүнийг ярихыг сонсдог жишээ хүртэл болдог. Муусус юу хийдэг вэ? Тэг бидний тэмцэл бол Эфес 6:12-аас уншия. Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш. Харин энэхүү ханамхай ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихудах ёрын муу сүнслэг хүчний эсрэг үлээ. Бид хайртай дотны хүндээ гомдож байдаг. Би нөгөө охинд хэлсэн. Та хоёрыг хэрэлдүүлж байгаа зүйл нь бол энэ муу сүнс юм аа. Чамайг аль болох авчих гэж оролдож байгаа. Тэгээ тэр эмэгтэй нь муу сүнстэй гэсэн үг биш байж болно. Дундуур нь ороод ч гэсэн үгийг мушгиж болно. Жишээлхэд нэг эмэгтэй би үгүй тань завхарлын сүнс байна. Хүчий гэсэн чинь та намайг завхаа гэж хэллээ гэд гомдож ууралсан. Тэгээ би хэлсэн. 3 настай хүүхдэд хүртэл завхарлын сүнс байсан. Муу сүнс байна гэдэг нь муухай зүйл биш ээ. Бактери ч юм уу вирус өвчтөй байна гэдэг нь өвчтний буруу гэсэн үг ерөөсөө биш. Ихэнхдээ муу сүнс дандаа эхнэр нөхрийг хэрэлдүүлэх, эв нэгдлээ хийсэг, эсвэл баг байлаа гэд багыг эвдрэлзүүлэхийн төлөө байдаг. Нотлон болсон явдал манай багийн нэгэн гишүүн бас надаас холтын явсан. Огт хэлэгдээгүй юмыг хэлсэн болгоод явж гисэн. Би үнэхээр харамссан. Тэгээ байнга залбирч байгаа. Гол зорилго нь биднийг өвтгөж, хооронд нь хэрэлдүүлж, муудалцуулж, тийм зорилготой. Эсвэл үйлчлэгийг чинь сайн хийхгүй байх зорилготой. Муу сүнс угаасаа л тийм зорилготой байдаг. Заримдаа махан бие бас байж болно л доо. Бүх зүйлийг нэг муу нэг рүү түлхэх гэсэн үг биш. Гэхдээ л 80-90% нь ийм байдаг. Яагаад гэж вэ? Библиэлд бичигдсэн байдаг учраас. Ижил 12:10 уншия. Би Тэнгэрт чанга дугаар ингэж хэлхийг сонсов. Бурхны өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй бурууддаг. Харж байгааз ах дүүсийг маань Бурхны өмнө өдөр шөнөгүй бурууддаг. Буурдагч доош хаягдсан тул та Бурхан маань аврал хүч хаанчл ба түүний Христийн эрх мэдэлд ирлээ гэж. Яг энэ цагт тэр доош хаягдаад хаашаа явсан гэж бодож байна. Тэр тэнгэр дээрээс доош явсан байна л да. Бурхны сэнтигээс хаашаа хаягдсан бэ гэхээр энэ нөхөр дэлхийд байж байгаа юм. Энэ нөхөр дэлхийд юу хийдэм бэ гэхээр хайртай дотны хүмүүсийг хэрэлдүүл салгах. Ах дүү аав ээж хооронд нь салгах. Ээж хүү хоёрыг салгадаг. Ээж хүү хоёрыг салгасан жишээнд маш хэцүү байдаг. Ээж нь үргэлж зовж байдаг. Миний нэг найз байна. Хүүхэд нь та бол итгэж та надад хайргүй гэд ээжигээ бүр буруутгаад буцаа таслаад алга болсон. Ийм жишээ бүр нэлээд хэд байгаа шүү. Энэ бүх зүйл хин нэгэнд байнга шаналж байдаг, зовж байдаг.
Юусоо муу сүнсний хийх ажил бол шалгаж цавах. Тэгээд ах トゥ угийн нэг нэгээр нь буруутгадаг. Хайртай дотны хүмүүсийг буруутгадаг. Угаасаа зорилго нь тэр. Тийм учраас энэ тохиолдол яах ёстой вэ гэхээр дайснаа сайн таних хэрэгтэй. Дайснаа танихын тулд та Библиэс унших ёстой. Тэрс гадна хаана ажиллаж харах хэрэгтэй. Яг бол эхнэр нөхөр хоёр хоорондоо бие биендээ хайртай байдаг. Ах トゥ аав ээж хайртай, ээж хүүхдүүд ч хайртай. Хүүтэй хайргүй эргэж байх уу? Ээжтэй хайргүй хүүхд ч гэсэн уг нь бол байхгүй. Харин болсон нөхцөл байдлаас болоод гомдож зовсон байдаг. Тэгээд нөхцөл байдлыг байнга дэврүүлэн бодуулж байдаг нөхөр бол угаасаа муу сүнс. Энэ тохиолдолд яах вэ? Өмнөх хичээлүүдийг үзээрэй. Их мэдлээ өмсөд муу сүнсийг хөөх хэрэгтэй. Талсан тохиолдолд бурдгаж сүнсчээ зайл, миний гэр орноос зайл. Дахиж та бид нарыг хэрэлдүүлэхгүй. Миний амнаас, миний гэр орноос, миний нөхөр хүүхдээс надаас бас зайл гэж хөөх ёстой. Тэгээд аль болох ам хэлээ захар сурах хэрэгтэй гэсэн үг. Нөгөө талдаа маш хурдан уучлах хэрэгтэй. Зарим тохиолдолд яадаг вэ? Энэ зүйл цааш нь яаж болохыг бид нар сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ бүх зүйлийг бурхан даатгаараа бурдгах сүнсэнд битгий эзлүүлээрэй. Танд аж аргал сайн сайхныг хүсье. Баярлалаа, баяртай.